Сайн байцгаана уу? Өнөөдөр One Piece болон Attack on Titan-ы нийт орлогын талаар ярилцахаар шийдлээ. I'm the final boss! Got it? All for one! One Piece нь 1997 онд Eiichiro Odaгийн зохиолуулж гарсан бөгөөд харин 1999 онд аним болсон. Манганы орлого нь $11 болсон бол Monty Animation компани нь $5.5 тэрбум олсон бөгөөд ашигын 10% нь олсон гэж үздэг. Бас орлогын дараагийн их үүсвэр нь бараа, эд зүйлс, фигурны орлого нь нийлээд ойролцоогоор $8-10 тэрбум. Attack on Titan нь анх манга нь 2009 оны 9-р сарын 9-нд сэтгүүл хэвлэгджээ. Аним нь 2013 оны 4-р сарын 7-нд анхны ангид цацагдсан. Attack on Titan-ы манганы орлого нь нийт $140 сая олсон байдаг. Мөн фигур, хувцас гэх мэт бараануудаараа $1.2 тэрбумаас $2.3 тэрбум олсон байдаг. Ингэснээр One Piece $30 тэрбум олсон бол Attack on Titan нь 3-аас $5 тэрбум олсон гэж үздэг. Тиймээс орлогын хувьд One Piece илүү ч хүмүүс ихэвчлэн Attack on Titan-ыг илүү гэж үздэг хүмүүс бий. Харин таны бодлоор хэн нь илүү бүтээл болсон бэ? Комент хийсгэж subscribe дараарай.